Намайг Алтан гэрлийн уран чимэг гэдэг. Миний хувьд бизнес удирдлага агрономч мэргэжилтэй. Өмнө нь болохоор зэрэг цайны ургамал Монголд яг цай тариалдаг, Монгол цай үйлдвэрлэдэг, нөхөн сэргээлт хийдэг юм ажил хийдэг байсан. Одоо болохоор зэрэг Herbalife-ийн эрүүл идэвхтэй амьдралын хэм маягийн клуб зохион байгуулагч болоод 4 жил болж байна. Би 5 жилийн өмнө одоо миний яг амьдралд шинэ хичээл гэдэг зүйл хэрэгтэй болоод хүн нэг ингээд амьдралын хэв маяг маань өөрчлөгдөх шаардлагатай гэдгийг мэдрээд буцаага шинэ хичээлдээ хооллолтын мэдээллийг хаанаас авах гэж хайж байхдаа клубт оцочлоод клубт өгж байгаа эрдэмтдийн мэдээллүүд миний анхаарлыг хамгийн ихээр татчихсан. Яг хамгийн сүүлийн үеийн цогц одоо өмнө нь сонсож байгаагүй тийм шинэлэг мэдээллүүд байсан. Маш энгийн юм шиг боловч бид нар яг яаж үргэлжлүүлж одоо яаж дадал суулгахаа мэддэггүй тэр мэдээллүүдийг маш энгийн үгээр тайлбарлаж өгч байсан. Тэгээ миний хувьд тухайн мэдээллүүдийг аваад амьдралдаа нэг нэгээр өөрчлөлтүүд гаргаж эхэлсэн л дээ. Тэгээд өөрийнхөө дадлуудыг өөрчлөөд мэдээлэлээсээ суралцаад өдөр алган ирч хүчтэй болоод 7 сарын хугацаанд 34 кг хэмжээ хассан ийм үр дүн гаргасан. Тэгээд энэ хүү үр дүнгээ 4 жил бол одоо хадгалаад явж байна. Хуучин миний амьдралын хэм маяг маань илүү тогтун. За тэгээд яг одоо өдөө болтол унтаал тэгээд өдөржингөө ажиллаа гүрийж хийж агаал буцаагаал одоо ингээд үргэлжлүүлдэг ийм амьдралын хэм маягтайсан бол өглөө эрт сэрдэг болсон. Дасгал хөдөлгөөн өөртөө зориулаад хийдэг болсон. За тэгээд одоо ийм чаленжуудыг өөртөө зориулаад одоо даван тулгаад ямар ч одоо бэрхшээлгүй болсон байж байна. Хагас марафонд гүйж үзсэн хамгийн анх олон улсын одоо энэ уулын ультра марафонд 42 км буюу бүтэн марафоныг хамгийн анх удаа 2 уулаад даваад ингээд одоо гүйж үзсэн. Манай нөхөр болохоор зэрэг яг одоо намайг клубт явснаас хойш өөрөө өглөөнийхөө цаг солиод 6 кг хассан. Тэгээд одоо болохоор зэрэг сүүлд би амьдралын хэм маяг өөрчлөлтөд илүү дасгал хөдөлгөөн хамт хийдэг болоод тэгээд надтай хамт нэг удаа гүйсэн чинь ер нь жоохон гүцэхгүй байсан. Тэгээд 4 км гүйгээд бахардсан. Тэгээд эн чи юу болж байна? Чи бүр ингээд яаж 20-30-40 км-гүүд юм бэ гэд өөрөө ингээд бодоод тэгээ одоо өглөө алган ажил дээр очиод ажиллаа эхлүүлэхээс өмнө гүйж байгаа 3-5 км гүйгээд тэгээ бас амьдралын хэм маяг нь өөрчлөгдөд эхэлж байгаа. Амьдралын хэм маягт одоо хөдөлгөөн бага хэмжээгээр өдөр алгандаа орж ирж байгаа юм бол хамгийн зохиромжтой байдаг хит их биш хит бага биш. Тийм болохоор клубт явахаас өмнө өглөөнийхөө клубын өмнө амжуулаад 20-30 минут одоо 5 км 6 км заримдаа гүйчдэг. За заримдаа клуб дуусаад одоо жижиг кардио маягийн дасгал бас амжуулаад хийчин. Жин хасна гэдэг ч юм уу жингээ нэмэн биеийн бүтцээ сайжруулна гэдэг чинь хоолоо хасах ухаан үнэндээ бол одоо биш. Хоол нэмэх ухаан гэж би бол одоо хэлэх дуртай. Ягаад тэгэхээр бид нэр амьдралын хэм маягаа өөрчлөөд эрүүл зөв тэнцвэртэй амьдралын хэм маяг маань хоолтын хэм маяг маань илүү тэнцвэртэй болж явах тэр бонусанд нь жингээ хасах, жингээ нэмэх, булчин масаа нэмэх гэдэг эдгээр зүйлсүүдийг авч байгаа. Эрүүл амьдралын одоо хэм маяг эсвэл хоолтой өөрчлөгдөж байгаа тохиолдолд мэдлэгтэй байх хэрэгтэй. Мэдлэг гэдэг зүйл бол өөрөө мэдээлэлээс арай өөр ойлголт. Мэдээлэл хаа сайгүй байгаа хідэн тэр бумаараа одоо байж байгаа. Энэ мэдээлэл дундаас би яг үнэн зөвийг нь шүүж аваад надад хэрэгтэй юм байна. Миний амьдралыг өөрчлөх юм байна гэж бодож байгаагаа мэдлэг болгоод хэрэгжүүлж эхлэх юм бол тэр одоо ингээд өөрчлөлт болж байна гэсэн. Тэгэхээр мэдээлэлтэй хандна гэдэг бол сургаар хандахыг хэлж байгаа гэсэн. Гэтэл ингээд хүмүүс хоолны сонголтыг хийхдээ одоо илүүхээр эргэлзээтэй хандаал миний бид яг юу болох вэ гэж асууж ийн гэдэг бол тухайн хүний хэдэн жил амьдарсан тэр амьдралын хэм маяг өөрөө мэдээлэл дунд өнгөрсөн мэдлэг арай болж амжаагүй зүйлсүүд их байна гэсэн. Тэгэхээр амьдралын хэм маягийн мэдлгүүдийг цогцоор нь яг клубын орчин өөрөө цогцоор нь олоод. За гэтэл амьдралын хэм маягт ерөөсө цорын ганцхан түлхүүр өгдөг гинэ. Ерөөсө ганцхан түлхүүр байгаа. Ихэнхдээ яагаад амьдралын хэм маяг урт хугацаанд удаан өөрчлөгдөг вэ гэхээр хүн урам зориг гэдэг зүйлийг удаан авахгүй байхаар одоо энэ одоо үргэлжлэхэд хэцүү байдаг. Хүн чи өөрчлөгдсөн байж тээ гэж хэлэх бол маш гоё мэдрэмж байдаг. За нөгөө талаар алив хамтдаа өөрчлөгдөе гэж хэлэх бол тэрнээс ч илүү урам зориг ер нь л байдаг бахнэ. Тийм болохоор өглөөний клуб тасралтгүй одоо үйл ажиллагаа явуулж байгаа гол зорилго нь урам зоригтой байдлыг эргэн тойрон болон клубийнхаа зочдтой үүсгэх нь байна гэсэн. Надад нэг юм асуулт бодогддог байхгүй юу? Би хүүхдийнхаа төлөө ер нь юу ч хамаагүй хийн гэж маш олон эцэг эхчүүд ярьдаг. Бүх зүйлийг бас тэр чигээрээ хийдэг. Бүх хариуцлагыг авсан байдаг. Гэхдээ яг үр хүүхдийнхаа төлөө хэд хүртэл бид нар наслах вэ гэдэг нь хамгийн чухал ойлголт байдаг. Яг хэдийн хугацаанд өөрийнхөө амьдралын чанарыг чанартайгаар үргэлжлүүлж чадах юм. Одоо би нойргүй хэрвээ ажиллаад ээлж ин тийм эсвэл нойргүй одоо иймэрхүү ажлуудыг эрхлээд авах юм бол ирээдүйд би яг хэдэн цаг нь одоо амьдралын чанар маань өөрөө өнгөрөх болоо тийм одоо илүү тааламжгүй байх болоо гэж бодохоор бас энэ бол өөрөө эрсдэл гэсэн амьдралын чанарын. Тэгэхээр Herbalife-ийн хувьд хараад үзэх юм бол өдрийн маш бага цагт би 1 жилийнхаа, 1 сарынхаа, магадгүй 2-3 жилийнхаа энэ ажлыг бүтээх боломжтой байдаг.
Тий одоо ингээд миний өмнөх хийжсэн ажлуудаас харах юм бол би өмнө нь ямар нэгэн байдлаар юм бүтээ хий гэж бодох болгонд надаас дандаа зардал гардаг байсан байхгүй юу. Би ингээд юм хийя гэж сэтгэх юм бол дандаа зардал гардаг. Одоо болохоор би өөрийгөө өөрчлөөд илүү сайнаар мэдрээд илүү өөртөө чанартай амьдрах тусам надаа илүү ихээр орлого нэмэгддэг болсон. Тэгэхээр эн чинь ингээд амьдралын чанар гэдэг зүйл маш ихээр бизнесийн төвшөнд эргээд харах юм бол нөлөөлийн төвшөнд за урт хугацаанд хараад үзэх юм бол миний урт наслалт чанартай амьдрал өдөр тутам мэдэрч байгаа эрч хүч гэдэг зүйлийн одоо хүрээнд хамгийн чанартайгаар одоо өрнөж байгаа. Одоо залуучууд хамгийн хүсдэг болсон зүйл бол өөрийн эрх чөлөө гэдэг зүйлийг хамгийн ихээр хүсдэг болсон. Бид нар бүх зүйлд илүү ихээр эрх чөлөөтэй хандах хүсдэг болсон. Санхүүгийн эрх чөлөөтэй, цаг хугацааны эрх чөлөөтэй, өөрийн сэтгэлгээний эрх чөлөөтэй, өөрийнхоороо хүсэж байгаа зүйлийг хийхийг хүсдэг болсон. За ялангуяа өөрийн гэсэн бизнесийг эрхлээд тэр нь амжилттай байхыг хүн болгон залуучууд болгон хүсэж байгаа лөө гэж би бодож байна. Herbalife энэ бүх боломж нь байна. Та аялахыг хүсэж байвал танд аялал байна, сургалт байна, олон улсын сургалт эрдэмтдийн мэдээлэл байна. Бид нар хамгийн сүүлийн үеийн эрдэмтдийн мэдээлэлээс суралцж байгаа. За ямар орлого бүтээхийг хүсэж байна. Бид нар хөдөлмөрлснийхаа хэрээр орлогоо өөрөө бүтээх боломжтой, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой байж байна. Одоо ямар нэгэн байдлаар одоо дээрээс дарамтгүй байдал тий өөрийнхөө хүсэж байгаа цагийн хуваарьт ажиллах боломж гэдэг энэ бүх зүйл ер нь залуучуудад байна. Ялангуяа онлайн орчинд ажиллах боломж хамгийн өндөр байгаа. Бид нэр өмнө нь нэг ч хүнтэй гараад одоо битээр уулзаагүй хэрнээ мөнгө олох боломж их бага байсан бол одоо бид нар хязгааргүй яг сошиал орчноо асаагаад тэнд бид нар ёс зүйтэй, ёс суртахуунтай, өөрийн хандлага зөв байгаад эерэг байх юм бол маш олон өөрчлөлтийг бүтээх боломжтой байгаа. Би өмнө нь ажиллаж байхдаа би бүр байгаль орчны ажлыг хийдэг байсан гэж хэлэхгүй нэг ч амьдралдаа хүнд нөлөөлж үзээгүй байсан. Хүн надаас болж хэн нэгэн хүний амьдрал сайн сайхнаар чиглүүлэгдэн гэж төсөөлдөгчгүй байлаа. Тэр байтугай хүн заримдаа өөрийнхөө амьдралыг өөрчлөхч маш хэцүү байдаг шүү дээ. Өөрийгөө жижиг өөрчлөе, өглөө сэрье гэж бодоход заримдаа өөртөөгөө яг ярилцах үе байдаг шүү дээ, тий. Би энэ хоолыг идэхүүгүй юу, өглөө сэрхүүгүй юу, сэрүүлгээ унтраагаад унтах уу гэд ингээд боддог. Гэтэл хэн нэгэнд өөрийнхөө өөрчлөлтийг харуулад өөрөө сурсан зүйлээрээ нөлөөснөөрөө өөр хүн миний амьдралыг өөрчлөөд намайг миний амьдралд ийм өөрчлөлт гарлаа, баярлаа гэж хэлэхэд тэр хамгийн гоё мэдрэмж. За тэгээд хамгийн чухал суур зүйл бол бидний өөрсдөө шалтгааллах нойр, сэтгэл санаа, ажил амьдралын тэнцвэр гэдэг зүйлс байна гэсэн. За тэгээ бүгдээрэнд нь маш гоё одоо хүссэн үр дүнгээ бүтээгээрэй гэж хүсье. Бүгдээрэнд баярлалаа.